Өдөрт та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. One on one нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт маань Монгол улсад сүүлийн 8 жилд хамгийн эрчимтэй хөгжиж байгаа мөн төв дэлхийн тэмцээнүүдээс хамгийн амжилттай оролцож байгаа Монголын 3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Лувсан давшин Мегмар Жавыг ураад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За сая миний дурдсанчлан сүүлийн жилүүдэд манай Монгол улсад хамгийн амжилттай хөгжиж байгаа амжилт үзүүлж байгаа багийн спортын төрөл бол яа харахгүй 3 сагсан бөмбөгийн төрөл. Тэгэхээр би хамгийн түрүүний асуултаа танд энэ холбоо хизээ байгуулагдав? Холбооны ер нь зорилго ямар байна? За тийм манай одоо 3/3 бол яалтчгүй одоо бүгд хүлээн зөвшөөрөхөөс түвшинд одоо гаргаж байгаа амжилт олон улс төв дэлхийн тэмцээнүүдийг эх орондоо бол олон улс зохион байгуулж байгаа төвшнөрөө бол өндөр түвшинд одоо амжилттай сайн ажиллаж байгаа. Тэгээд манай холбоо 2017 онд олон улсын сагсан бөмбөгийн холбоонд гишүүн болж үйл ажиллагаа эрчимтэй эхэлсэн. Тэгээд 17 оны 3 сард хамгийн анх одоо олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгч нар Монголд ирээд за ер нь одоо хэр хэмжээний сагсан бөмбөг хөгжилтэй орын за 3/3-ыг ойлгож байна уу? Явандаа энэ одоо хөгжүүлэх боломжтой зах зээл мөн үү гэж анхны одоо уулзалт хийсэн үе байхгүй. Тэгээд тэр жил бол бид нар бас нэлээд ийм зоригтой амбицтай байсан. Яагаад гэвэл одоо манай гудамжны сагсан бөмбөг гэдэг 2005 оноос олон жил хийж байгаа. Одоо тэмцээн уралдаан амжилтууд бол чамгүй зүгээр олон улсын төвшөнд 3/3-ийн хөгжлийн талаарх ойлголт мэдээлэл дээрээс нь тэр төвшөнд оролцож исэн туршлага их хомсхон. Тэгээд анх 2012 онд бас орж исэн 2016 онд одоо элсний наадам зэрэгт орж исэн түүхүүд байгаа. Тэнд бас тодорхой амжилтууд гарах боломжтой юм байна гэдгийг манай тамирчдаас хажуулагч очиод үзсэн. Тэгээд яг бодтойгоор одоо Монголыг ер нь судлаа гэж ирсэн. Тэгээд тэрүүгээр бол одоо энэ газар дээр нь одоо Монголд ямар хөрсөөр байна гэдгийг үзсэн байхгүй. Тэгээд тийм учраас бид нэр яг олон улсын холбоонд нэгдэж орсон. За ингээд анхны тэмцээнүүдийг Монголд авах боломж юу байна? Олон улсын тэмцээнд явахад ямар систем тогтолцоо олон улсад байна гэдгийг анх ярилцсан. Тэгээд тэр бол бас их сонирхолтой түүх. Бид нар бол одоо тэр ирсэн хүмүүсийн анх танилцуулснаар бол систем тогтолцоо нь маш ойлгомжтой юм байна. За яг энэ хөгжүүлэх боломж бол энэ ойлгомжтой тогтолцоон дээр л бид нар явах өсөх боломжтой. Хэрвээ одоо ямар нэгэн дүрм журм олон улсын тэр хөгжлийн хөтөлбөр өдр нь бүрхэг тий мэдээлэл дутуу байсан бол бас төдийлөн явахгүй. Дээрээс нь ирсэн одоо тухайн үед ирсэн олон улсын хөгжлийн хариуцсан менежер, Азийн хариуцсан менежерүүд эрэхтэй бол танахыг явж үзмээр байна гэх. Тэгээ бид анх одоо хойшоо хандгаат руу явж үзлээ. Хандгааттын бэлтгэлийн бааз гэсэн тэрийг үзлээ. Ер нь 17 нас хүртэл хүүхдийн хөгжлийн анхны нэг fast track гэдэг хөтөлбөр эхлүүлж ирсэн. Тэгээ тэр хөтөлбөрийг ер нь Монголд нэг удаа авч үзүүл яадаг бол гэж анх яриад. Тэгээд бас заал талбай үзье. Тэгээд зам дагуу ингээд цуслангийн зам руу хойшоо явж яхад бол машин дотроос ингээд хоёр тийш замын хоёр талаар хараад явхад ер нь хашаа болгонд нэг шийдэл болцоо байж. Тэгээд тэрийг хараад. Тэгээ энэ та нар ер нь одоо сагсны орон хөгжсөн одоо литиум метеорнд ямар адилхан юм бэ? Та нарт ер нь маш их одоо залуучууд ихтэй юм байна. Хүүхдүүд ихтэй юм байна гэдэг. Тэглгүй яг бид нар ч одоо 2005-6 оноос хойш л ингээд Sprite гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн жил болгон төв талбай дээр хийдэг. Дөрөв талбайд одоо бас тодорхой тогтчлтыг хийж мэж үзсэн. Ер нь одоо манай MSS Coca-Cola компани Sprite брендийн хүрээнд болохоос нь болохгүй хүртэл олон хувилбараар үзсэн байхгүй. Тэгээ энэ нэг түүх байсан учраас бас тэн дээрээ тулгуурлаад үгүй манад бол суур байна. Бид нар чадна. Тэмцээж авч чадна, тэмцээнд явж чадна, амжилт гаргаж чадна гэд нилээд одоо тийм амбицтай, итгэлтэйгээр одоо хэлсэн. Тэгээ гол одоо тэрний нэг тулгуурын өмнө бид нар ингээд төрүүлээд орчвол бас боломжтой юм. Азад бол
3-3-ыг таниулж ойлгуулахар ажил явагдаж исэн үе байхгүй юу. Тэгээ манайх ер нь хамгийн түрүүнд одоо дуртай хүлээж аваад тэгээд дуртай хамтран хөгжүүлэе гэсэн ийм ирмэлцэлтэй байсан. Тэрэнд бол их дуртай байсан. Тэгээд одоо эхэлсэн гэж хэлж байна. Ингээд олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр 3-3 сагсан бөмбөгийн төсөл хэрэгжиж эхлэхэд ер нь яг хүмүүс бас мэд хэмжээний хүмүүс нь бол мэдэх байх. Монголчуудын оролцоо, хүүхд залуучуудын оролцоо дорхноо татаж эхэлсэн. Энэ талаар та өшөөд илрүүлвэл. Тэг ер нь яг одоо grassroots буюу under одоо 17 15 6 насны хүүхдүүд бол тэмцээн уралдаанд л орохыг хүснэ тэр чинь. Ангиараа, сургуулаараа, дүүрэг одоо аймгаараа гэдэг. Зүгээр тэнд ингээд тэмцээн уралдаа хийгээд байхад бол болно. Хамгийн гол нь тэднэрт ийм ирээдүгийг нь харуулсан тэр ихтгэл үнэмшил төрүүлсэн, бахархал төрүүлсэн тийм амжилтууд хэрэгтэй. Тэгээд тэр дээд үеийнх нь ах нарын нь одоо тэр амжилтууд их чухал байсан. Тийм учраас бид нар анх эхлэхдээ одоо манай гол одоо хөгжлийн бодлого гэдэг юм уу одоо философи тийм шүү дээ. Дээр нэг тийм гялдсан одууд. Тийм амжилт гаргасан тэмцээн. Тэг бахархал төрүүлсэн одоо тамирчид хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол тэндээсээ шууд эхэлсэн гэж хэлж байна. Тэгэхээр яг суур бол ингээд тодорхой хэмжээ нэлээд хэдэн жил явцсан одоо тэмцээнүүд тоглолтууд байсан. Жил болгон Sprite 3-3 тий годамжны саксыг тэмцээ. Бид нар бол 3-3 гэж тухайн үед бас нэрлэж сайн мэдээгүй годамжны сакс гэдэг нь байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээд сүүлдээ ингээд олон улсад эн чинь 2007 оноос анх цаасан дээр ингээд загварын зурсан байгаа. Тэгээд тэмцээн уралдаан хийж эхэлсэн. Тэгээд 2010 онд анх одоо Сингапурд болсон хүүхдийн наадам, дэлхийн хүүхдийн наадамд оруулсан. Тэгээ ингээд олон төрөлтийн спортын төрлүүдэд анх орж эхлээд тэгээд анхны дэлхийн аварга 2012 оноос ч гэдэг юм ингээд ТV-ийн аваргуудыг хийж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэнд одоо ингээд оролцогч орнуудын тоо цөөхөн сайн ойлгоогүй байгаа. Европт илүү дарахсан байсан. Европт төлхөө дарахсан. Азад бол төдийлөн нэвтрээгүй. Тэгээд том зах зээлийн хятад учраас хятад их дэлгэрүүлэх гэж бас их идэвхтэй ажиллаж исэн үе таарад. Тэгээд Монгол гинт одоо зөөнхөн амтай сакс гэж бас гүйц танигдаагүй тэ ийм орон тэмцээн хийгээд эхлэхээр зэрэг бас эхлээд бол гайхаад за ер нь одоо чадах нүггүй юу харъя гэсэн тийм байхгүй. Тэгэхээр бид нар эхний амжилтууд гаргаад эхлэнгүүт нөгөө хүүхд дараагийн доор залуучууд хүүхдүүд маань доороос ингээд хөөх ингэж болдсон байх. Тэ ингэж бас тэмцээнд оролцъё, гадаад явж үзье гэсэн тэмүүлэл төрж байгаа шүү дээ. Тэгээд дотоодын тэмцээн ингээд гадаадын тэмцээнтэй холбох үе одоогийн төвшөнд хүрээд байгаа тийм суур тендерүүд эхэлсэн. Бүгд хоорондоо уялдаа холбоотой болж байгаа тийм. Тэгэхээр яг бидний одоо яг энд ингээд одоо ингээд эргээ бодоход яг маш их дуртай байсан зүйл нь бол бүх дүрм журм өөрөөр хэлбэл одоо ямар төвшний тэмцээн байдгийг энэ нь одоо ямар дараагийн төвшний тэмцээнтэй яг хэрхэн холбогддгийг. За тэгээ 3-3 үндсэн дүрмээс гад дүрмүүд байна. Энийг ингээд одоо годамжны сакс биш тодорхой спортын нэг төрөл болгоод тэр дотор нь яг ингээд тодорхой дүрмүүдийн улам сайжруулах ажлууд үе шаттай хийгдэж байна. Тэгээ улирал нэг одоо улирал эхлэхэд дуусахад дараагийн улиралдаа сайжруулах нь одоо ярилцаад байдаг. Энэ тогтолцоо нь өөрөө маш тийм хөгжихийг ирмэлцсэн тийм тогтолцоо яваад байгаа. Тэгээ дүрм нь маш тодорхой ойлгомжтой. Бүгднгээс нь санал авдаг тоглогчдоос, шүүгчдээс тий бусад одоо холбоодуудаас байнга санал авдаг. Тэгэхээр энэ ингээд бол зөв голдролтой явж исэн эхэлж исэн учраас тэр нэг дуртай байсан. Тийм учраас бид нар ер нь энд ингээд цаг хүч хөдөлмөр зарыг тий манай тамирчид бас амжилт гарах боломжтой юм байна. Азийн бусад оронтой харьцуулбал бид нар нэгдүгээр төрүүлээд эхэлж байна. Хоёрдугаарт бол манай тамирчдын бэби алдар онцлог бол бас Европт өрсөлдөх төвшөнд бас очиход боломж бас байгаа шүү. Гэсэн тийм гордлого найдвар бас харагдчихсэн учраас эхэлсэн баг. Одоо яг энэ одоо төрлөөр хичээлж байгаа, тэмцээн оролдоонд идэвхтэй оролцож байгаа хүүхд залуусын хичнээн тооны ийм одоо нийгмийн үрийг хамарч ийн гэсэн ийм тоон судалгаа байдаг юм болов. Тэгээ ер нь Sprite одоо 3-3 тэмцээн болдог 8 сард. За энд бол 10,000 орчим хүүхд орж байгаа. Тэгээд дүүрэг болгоноор ингээд олон багууд 60-70 баг нэг насны ангилалд
эрэгтэй эмэгтэй биш үү одоо тийм. Тэнд бол 10,000 орчим. За яг улсын одоо бидний хийгээд байгаа одоогийн дотоодын лиг тэмцээнүүд сүүлийн 2 жил хийжлээ. Одоо 3 дахь жилдээ эх жил хийнэ. Тэгээд дээшгээ одоо яг мэрэгжлийн түвшинд тоглож байгаа 3-4 баг байна. Сая одоо өнгөрсөн улирлуудад олон улсын Challenger тэмцээн World Tour-д орсон багууд. Эдний одоо юу бол нэг 100 гаруй тамирч. Тэгэхээр энэ 100-аа хараад доотлын 10,000 нь тэмүүлэл төрөөд байгаа байхгүй. Тэнд очихын төлөө. Тэнд очихын төлөө. Тэгэхээр мундраг байгаа. Гол нь энийг одоо бид нар ингээд маш зөв зохион байгуул доороос ингэж тэмцээн уралдаанаар холбож өгч тэр өсөлтийг нь одоо доктортой үргэлжлүүлдэг тийм тогтолцоо бий болгох юм. Тэгэхээр яг энэ тогтолцоо гэдэг юм их чухал. Одоо тийм бүтэц зохион байгуулалт зурна хүмүүс тэрийг ажилуулна. Гэхдээ одоо өдөрж байгаа хүмүүсээс хамаархаас илүүтэйгээр тогтолцоо нь өөрөө тэр доод одоо гарч ирж байгаа хүүхдүүдийг дээш нь амжилттай тэр ах нар шигээ тэр их нартыг том төвшөнд ашиг тоглох боломжийг нь бүрдүүлж өгдөг тийм тогтолцоог нь бат тийм тогтолцоо бүрдүүлэх нь чухал. Яг энэ дээр би танаас MJL Pro League өшөө илүү дэлгэрүүлж асуумаар байна л да. Энэ тэмцээн бол хоёр дахь удирлаа хийгээд өндөрлсөн. Ингээд цааш үргэлжлэн яг энэ тэмцээний эхлэл төслийн талаар сонсчоод би хувийнхаа хувьд бол их баяртаас яагаад тэгэхээр өшөө олон залуусын оролцоо дээрэс нь манай сагсан мөнгөний үндэсний дээдлигт оролцож байгаа багууд өөрсдийн дээдлигтэй тоглохоос гадна 3-3-ын лиг гэж өөрсдийн багийг бас оролцуулах боломж гарч ирж байгаа. Тэгээд энүүгээр түрүүний таны дурдсан гадагшаа Challenger тэмцээнүүд, Quest одоо ингээд олон улсын тэмцээнүүдэд багууд манай оролцох боломж гарч байгаа. Яг энэ төслийн хэрэгжихийн бүх үе шатыг та бүхэн маань маш зөв тооцоолсон учраас энэ өөрөө лигт залуу тоглогчдын хувьд ялангуяа маш гоё боломжийг өгч байна л да. Тий. Тэгэхээр одоо тэр олон улсын сагсан мөнгөний холбооны 3-3-ын одоо тэмцээний competition network гэдэг байгаа. Тэр бол маш их бодож боловсруулсан бас ингээд хөгжөөд яваад байгаа. Тэр хамгийн өндөр түвшний тэмцээн бол одоо 10 зэрэглэлийн хамгийн өндөр 10 дугаар зэрэглэлийн тэмцээн World Tour. Тэгэхээр энэ тэмцээнд орохын тулд зүгээр яваад орчихгүй. Тодорхой эрхийн тэмцээн аавна. Тэр эрхийн тэмцээн боломж нь бол одоо Challenger гэдэг бид манай Grand Prix гэж нэрлэж байгаа тэмцээн. Тэр Grand Prix-д орохын тулд дахиад бас өрсөлдөөн байх хэрэгтэй. Тэгэхээр доошоо дахиад төвшин буулгалаар зэрэг бүс нутгийн болон тухайн улсуудын холбоод болон зохион байгуулагчдын дотоодын тэмцээнүүдийг тийш нь холбож өгч байгаа. Тэр ийм боломж манайх бас байсан учраас хамгийн түрүүнд идэвхтэй ажилласан гэж хэлж байна. Одоо Challenger руу ирэх авдаг тэмцээнүүдийг Европ, Аз төдийгүй Европ маш олон сонирхож эхэлж байгаа. Гэхдээ бол энийг бас дөрмөж зохицуулахгүй бол дуртай орн мөнгөтэй олон хүнтэй орн ихийг хийгээд иж болохгүй. Тэгэхээр бас нэг тодорхой тоотой хязгаартай байдаг. Тийм учраас тэр эрхийг тэмцээн хийх эрхийг дотоодын тэмцээн хийх эрх шүү дээ. Холбох тэмцээн. Тэрийг авах эрхийг одоо бид нар нэлээд хөөцөлж. Эхний жил бид нар 8 стоп хийсэн. Өнгөрсөн улиралд бол бид нар 6 хийлээ. Тэгээ ер нь бол ингээд улсуудын тоог нь бол хязгаарлаад байгаа. Тийм олон бас байж болохгүй. Тэгэхгүй бол тэгш байдал алдагдана гэж үздэг. Гэхдээ бид нар төрүүлж эхэлсэн учраас манайх одоо тэр боломжууд төрүүлж ашигладаг. Тэгээд одоо энд бол эхний жилдээ харьцуулбал сая өнгөрсөн удирлын одоо бид нар 5-5-ын дээдлигийнхаа улиралдаа ингэ зөрж штэ 100 тийм ээ. Тэгэхээр 3-4 сараас тэр Pro League тэмцээнүүдэд зохион байгуулад байгаа. Тэгээд ер нь энэ холбох тэмцээнүүдэд олон улсын сагсан мөнгө бол FIBA-тай холбогддог. Тэгээд тэр тэмцээнүүд энэ нэг тэмцээний энэтэй холбоно гэдэг зөвшөөрлийг тохирдог. Тэр холболтуудын тохирол авал тэр тэмцээнүүдэд бид нар дотооддоо илүү өрсөлдөөнтэй, илүү одоо чанартай хийх энэ төлөв байгаа. Тэгэхээр яг одоо 5-5-ын дээдлиг, үндэсний дээдлиг гэдэг шиг одоо Pro League-ийн цуврал тэмцээнүүд. За энэ Pro League-ийн тэр стоп буюу одоо хэдэн удаагийн хийх нь тэр болгон дээр төрүүлсэн баг нь олон улсын тэмцээн буюу Challenger-д очиж тоглох эрхээ авч байгаа. Тэр энэний гол одоо анхаарал татж байгаа юм. Үнэхээр тамирчдыг болон багуудыг, клубүүдийг анхаарал татж байгаа юм. Төрүүлсэн баг нь шагналын сангаас гадна тэр замын зардлын тэр тэмцээний төсөв дотор оруулаад даачиж байгаа. Зохион байгуулагч. Тэгэл тийм учраас
өсөө сайн тоглолт хөрвүүлчих юм бол олон улсын тэмцээнд явах боломжтой. Чаленжерт орох боломжтой. Чаленжерийн оноо нь бол 9 дугаар зэрэглийн тэмцээн учраас тэндээ үнэхээр сайн байвал явсараад World Tour-д орох боломжтой. World Tour-ийн оноо бол хамгийн өндөр ранктай оноо. Тэгээ нөгөө оноо цуглуулах ажил чинь Олимпийн циклийн оноо бол Олимпиас 2 жилийн өмнөх цикл явж байгаа. Тийм. Тэгэхээр Олимп дуусаад дараагийн цикл явлаа. Дэлхийн аврах 2 жил, ТV аврах 2 жил явлаа. Тэгээд дараагийн 2 жил нөгөө цикл нь эхэлчихэж байгаа учраас оноо цуглуулах. Тэгэхээр Pro League бол одоо улсын ранкийн оноо цуглуулахад маш чухал. Баг клубүүдийн хувьд тамирчтай олон улсын тэмцээнд олон удаа оролцуулах боломж маш их одоо зардлаа даалгаад тий. Тэгээд мэдээ шагналын сантай. За дараагийн одоо эх хөлрөлт бол бидний энэ онтой харьцуулбал шагналын сангаар 2 дахин нэмэгдүүлэх гэж бодож байгаа. Тэгэхээр магадгүй одоо манай ер нь бол клубүүд ороод эхэлж байгаа. Манай одоо 5-5-ын лигийн дээдлийн клубүүд маань орж байгаа. Боднос баг байна. За өнгөрсөн онд бол манай Knights-ийн 2 ч баг оруулсан. Одоо манай өөр Завхан Science Score гэдэг. Тий, Завхан Science Score завхан баг бол доктортой бас 2 жил дараалан орж ийн World Tour-д явсан. Тийм ээ. Ийм баг. Тэгээ бид нар бол Pro League-ийг бол дотоодын маш хамгийн өндөр зэрэглэлийн дотоодын өрсөлдөөнтэй тэмцээн гэж үзэж байгаа. Quest гэж байгаа. Quest нь бол зэрэглэлийн хувьд бол Pro League-ийнхаа зэрэглэлээс арай өндөр. Гэхдээ Quest-д төрүүлсэн нэг баг л World Tour-д явна. За тэр бас өрсөлдөөнтэй. Гэхдээ тэр бол одоо мөн FIBA-та тохирсон холболтоо тохирдог одоо ямар World Tour л явах вэ те. Super Quest гэж байгаа. Тэр нь арай зэрэглэл дахиад өндөр 8 дугаар зэрэглэлийн тэмцээн. Энэ 8 дугаар зэрэглэлийн тэмцээн 4 сард болдог. Дэлхийд ерөөсө 2хан Super Quest л байгаа. Нэг нь Монгол, нэг нь Европт хийдэг. Тэгэхээр энэ тэмцээнүүдэд ингээд тогтмол багаа оруулдаг. Гэхдээ бүр чанартай багаа оруулдаг. Энийг хүсэж байгаа. Ер нь бид нар одоо яг гоо ирээдүйн зорилго гэж асууж ирсэн шүү дээ. Ирээдүйн зорилго ерөөсөө бүтэн эрэгтэй эмэгтэй багаар Олимпиад орох байхгүй юу? Олимпиад орохын тулд ориглон хаагаад шүү дээ. Ориглон тийм. Спортын оргил. Ямар ч одоо тамирчны хувьд тий Олимпиад оролцсон гэдэг бол одоо үнэхээр тамирчин хүний мөрөөдөл, амжилтын оргил, тамирчин болсны одоо утга учир нь. Тэр нэг 100000 хүн л Олимпиад орж байгаа шүү дээ. 4 жилд нэг болдог. Тэгээд 100000 гарал тамирчин байд. Дэлхийн хамгийн шилдэг тамирчид цуг. Хамгийн шилдэг тамирчин цугладаг. Энэ бол одоо тамирчин болсны үнэхээр хэрэг нэг насанд тохиолдох юм шүү дээ. Тэглгүй яах вэ? Тэгэхээр энэний төлөө тамирчид боломж байна. Одоо багийн спортоор Монгол Токиогийн Олимпиад манай эмэгтэй баг орсон. Тэгээ би тэр Олимпийн хотхонд одоо тэр чинь ковид үеэр бас нэлээд давхар хяналт шалгалт одоо халдвар хамгааллын юмтай их хүнд нөхцөл зохион байгуулалт их амаргүй үед хийсэн шүү дээ. Тэгээ Токиогийн Олимпиад 21 онд манай эмэгтэй баг явсан. Тэнд бас нэг 10 хэдэн мянган 10 гаруй мянган тамирч 11 мянгаар өрөхгүй тамирчид Олимпийн хотгонд байсан. Тэр дотор уур амьсгал те тамирчин биш надад тийг санагдаж байгаа. Тэгээ тамирчин хүндийн донд явахт бол ямар их бахархалтай. Өөрөөрөө бахархна. Бусад тамирчид одуудыг хараад бахархна. Бидний нэг штэ гэж. Бидний нэг штэ тий. Тэгээ тэд нартай хамт өдрөө ингээд том зааланд хоолнд талбай дээр хамт хотхон дотор хамт алхаж явна. Энэ бол одоо үнэхээр бахархалтай л юм. Нэгд хоёрд бол мэдээж амжилт гаргахын төлөө л орно. Хожигдно гэж очихгүй. Оролцсон гэдэг чухал. Тэ? Оролцоод амжилт гаргавал бүр мундаг. Тийм л юм. 3 ураар бол манайхан Олимпиас медаль авах боломж байгаа. Би байгаад гэж боддог. Ер нь тэрний төлөө. Тэгээ юм чи алхам ингээ ахаад идэг. Тэгээ гарч байгаа амжилт болгонд нь урамшаад явдаг. Тэрэнд нь л урамшаад байгаа учраас бид чинь ингээд улмал одоо тэмцээнийхээ тоог, чанарыг, зохион байгуулалтыг зарцуулж байгаа хөрөнгө мөнгө хүч хөдөлмөрөө ингээд илүү зарцуулаад нэмэгдээл явна л да. Одоо сүүлийн 8 жилийн түүх бол ерөөсөө ахиж ирсэн дандаа дахиад байгаа юм түүх байгаа байхгүй. Тэгээ цаг хугацаа их хурдан явж байна. Гэхдээ амжилт бол чамлахааргүй үнэхээр их дахиад ч гэсэн ирээдүйх байгаа. Тэгээ Pro League-ийн хувьд бол үнэхээр улсынхаа одоо ранкийн оноог нэмэгдүүлэхэд энэ тэмцээний ач холбогдол асар өндөр энэ тэмцээнийг манай бүх клубүүд багаа оруулдаг байгаасаа тэгээ бүр хамгийн шилдэг тамирчтай оруулдаг байгаасаа 3 хамгийн тохироход зөгцсөн тий одоо тамирчтай оруулаад
ингээд өрсөлдөөнийг бий болгоод ийм байхад бол одоо дээд лиг дууслаа сезоны 100-ны улиралд тэргүй бэлтгэл сургалт хийдэг. Энэ үедээ Про лигд ороод олон улсын тэмцээнд явах боломж тэр бол олдохгүй байхгүй. Про лигд ор гэж байгаа. Тэгэхээр энийг уриалж байгаа. Одоо бид нар бас холбооны зүгээс Сагсан бүгийн холбооны зүгээс клубүүдэд хандаж бас уулзалт юм хийнэ гэж төлөвлөж байгаа. Про лигийнхаа энэ танилцуулгыг нэлээд дэлгэрэнгүй танилцуулна. Бас зарим гүйцэд мэдээлэлгүй бас байгаа юм байгаа. Тэгэхээр бид нар бол энэ хэрхэн зохион байгуулах уу, хуваар нь юу юм, тэ зорилго маань юу юм гэдэг ингэ. Тэгэхээр одоогийн манай дээд лиг тоглож байгаа одоо шилдэг статистиктэй мундаг амжилт үзүүлж байгаа тоглогч бүгдөөд нь боломж байгаа байхгүй. Бүгдөө Лос Анжелесын Олимпиад оролцох боломж байна. Тэ клубуд энийг сайн ойлгоо, дасгалжуулагч нар нь багш нар нь бас энийг сайн ойлгоо. Тэр боломжийг тамирчдаа өгөөрэй. Тамирчид өөрсдөө чармаагаараа Про лигийнхаа тэмцээнд орч дахиад нэвт явах боломжтой. Ягаад гэвэл олон улсын одоо 3-3-ийн тогтолцоо нь өөрөө маш гоё. Эрүүл тогтолцоо байгаад байна шүү дээ. Бүгд боломж нээлттэй. Тий. Нэг зүгээр орон нутгийн юм уу баг тэмцээнээс үнэхээр сайн байгаад ирэхэд аваад бүх тэмцээнүүд нь хоорондоо холбогдсон байхгүй. Нэвт яваад өөр төр дээр очиж болно. Тэгээ тэр төвшөнд очиж тоглох баг болох юм бол тэр мэрэгжлийн болчих юм. Олон улсын мэрэгжлийн болчих. Үнэхээр одоо 3-3-аар яг яв. Мэдээж одоо өндөр 3-3-аар амжилт гаргаж байгаа орнуудыг хараад ахад тууштай олон жил тоглож байгаа тамирчдын одоо энэ бол туршлага их чухал байна. Тоглолтын арга барилаа гартаа оруулсан, ойлгоцсон, тоглоомоо ойлгоно гэж нэг бас юм байна. Мэдээж 5-5 том заалныхаа сагстай харьцуулбал ялгаатай онцлогтой юмнууд байна. Гэтэ яг ингээд олон удаа тэмцээнд орж, ялангуяа олон улсын тэмцээнд олон ороод ах тусмал туршлага нь илүү. Яг энэ дээр би нэг зүйлийг бас онцлмоор байгаа. Яг тэгэхээр бас спорт сонирч үзэгчд маань бас энийг анзаарч байгаа байх гэж бодож байна. Хамгийн түрүүнд одоо нүдэнд өртөж байгаа юм бол Про лигд оролцоод олон улсын тэмцээнд орох эрхээ аваад гадагшаа явж тэмцээн уралдаанд оролцож байгаа залуу тамирчид маань хувь хүнийхээ хувьд ч тэр тамирчныхаа хувьд ч тэр маш их юмыг үзэж нүд тайлж чихэн онгоож тамирчны хувьд хөгжих боломж нь илүү хурцсаж байгаа. Өмнө нь бол одоо юу гэдгийг цаг үе хэцүү байхад дотооддоо л тэмцээнд хоорондоо өрсөлдөд гадагшаа яваад аялж үзэж мэргэжлийн тамирчид биеэ яаж авч явах вэ? Ингээл хамгийн энгийнээс нь ахуулаад талбай дээр яаж бие олон улсын тэмцээний дүрм журм ямар байдгийг мэдчихээн. Эдгээр тамирчид маань буцаж Монголдо ирээд ямар ч төвшин тэмцээн уралдаанд оролцсон. Хандлагаас эхлээд бүх юм бие авч явах байдлаас эхлээд шал өөр болж байгаа. Юусе хамгийн энгийнээр бодоход л эдгээр зүйлс цаашдаа маш их нөлөө үзүүлэх ийм л байгаа юм л да. Тий. Яалтчгүй одоо олон улсын зэрэглэлийн төвшний тамирчин болох олон улсын том тэмцээнд оролцоод тэр спортын одоо хөгжсөн орнуудын тамирчидтай нэг төвшин тоглоод тэд нартай зэрэгцээ тоглоод ирэхээр хүн тэр стандарт гэдэг юм уу одоо ингэ хэлээд тэр ийм байх ёстой юм байна. Ийм байх ёстой юм байна. Тэр хувь хүний өөрийнх нь хөгжил талаас ёс зүй тэ тамирчин хүний бие авч явж байгаа байдал талбай дээр талбайн гадна энэ бүх юм ингээд суралцаад ингээд аваад ирж байгаа байхгүй. Тэгээ эн чинь нөгөө тэр дэлхийн спортын хөгжил, тамирчдын хөгжил тэр зүйлүүд үнд зүйл тэнд байгаа зүйлсийг яг авчираад аваад ирж байгаа. Тэгээд дараа үеийнхэндээ тэрийг одоо сургаж залгамжлуулах тэр жишг одоо юу сурах юм боломж үүснэ. Тэгээд энэ бол одоо нөгөө хэмжиж ял мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ мэддэггүйс ингээд цаг хугацааны туршид эргээд харахад маш их эерэг нөлөө үзүүлсэн зүйл байгаа. Бидэнд ирж байгаа хамгийн эерэг юм энэ байгаад байгаа юм тийм ээ. Сая 24 оны Парисын Олимпиад одоо манай эрэгтэй багийн одоо нилээд ойрхон байлаа эрхээ авахд. Тэгээд манай дэлгэрний дөлгөө хоёр бол Олимпийг одоо очиж үзэх боломж олдсон. Өөрөөр хэлбэл тэр хоёрыг дэлхийн үнэлсэн. Олон улсын Сагсан бүгийн холбоо үнэлсэн. Эрхээ авч чадаагүй ч гэсэн маш ойрхон байсан. Тэгээд одоо бид нар бас холбооны хажуумаар тэнд зочноор оролцох боломж үүссэн. Тэгээд би яг хамт 3-3-ын олимпийн тоглолт эхлээд тэр тэмцээн эхлэх гэж явах үед
орж үзэхээр яг шийдний хажуу талын court side seat тийш орсон. Тэгэхэд тоглохгоо гарч ирж байгаа талбай дээр гарч ирж байгаа тамирчид бүгдөө одоо хүндэтгэл үзүүлж ёсолж мэндэлж гар барьж шүү дээ манай хоёртой. Тэгээ олон улсын саксомбгийн холбооны ерөнхий нэр эмчгийн дарга Андреас Саклес хурж ирээд 6 ахуулыг оруулаа гэдэг. Тэр нэг хүндлэл олж авч шүү дээ. Хүндлэл юугаар олддгийг? Хичээл зүтгэл чармаал тэмцэж байгаа. Дээрээс нь яг тамирчин хүний ёс зүй. Тэр бие авч явж байгаа байдал, хүмүүстэй харилцаж байгаа харилцаа, энэ бүх юм чинь тэр хүндлэлийг өөр ирэхгүй бий болгосон байгаа байхгүй. Тэгэхээр тэр талбай дээр гарч ирсэн тамирчин та хоёр энд байх ёстой шүү дээ гэж. Энд байх байсан шүү дээ. Тийм. Одоо эндээс залуучууд үлгэр дуурайл авах. Хинт ч юм боломж байгаа. Одоо манай залуу одоо 20 гараад явж байгаа лигийн шилдэг тоглогч нарт бүгдэнд нь боломж байгаа. Энэнийг одоо ингээд жишээлбэл Pro League-д ороод тэр улсын ранкийн оноонд нэмэр үзүүлэн дахиад тэр 23 насны Nations League буюу үндэсний лиг тэмцээнд орно. 23-ын дэлхийн аварга байна. ТV аваргад улс төлөөлж орно. Тэгээд Challenger тэмцээнүүдэд залгуулад холбогдоод ороод явчихад бол бас их боломж байгаа. Систем нь өөр их гоё. Ингээд ямар ч хүнд боломж олгодог тийм систем. Ямар ч багт боломж олгодог систем. Одоо манай клубүүдийг бол би 5-5-ын клубүүд маань 3-3-ын ийм багод бэлдээд тэгээ Pro League-д ороод тэгээ зуны улиралтаа олон улсын 3-3-ын тэмцээн холбоос Challenger World Tour-ууд ороод л тусам нийт утгаараа саксон бөмбөгийн Монголын хөгжилд бол маш их түлхэц болно. Энийг эксистентигээр оролцоотой байх нь чухал байгаа тийм. Маш хурдцтай нөлөөлж байгаа одоо илт дүр зургийг харж байгаа манай эмэгтэй сакс. Тэ Азийн сая одоо Азийн дунд түвшний чуулга уулзалт манай холбооны ерөнхий нэр эмчилгээ төгс жаргал яваад ирсэн. Тэгээд тэнд Азийн холбооны ерөнхийлөгч Агоп одоо тэнд байгаа улсууд бүгд хүлээн зөвшөөрч байна гэж. Монголын эмэгтэй 3-3 бол бид нар Токиогийн олимпиад орохыг харж ирсэн. Одоо хар. Үндсэндээ ингээд Монголын эмэгтэй саксон бөмбөгийн ямар түвшинд хүрэх 3-3 нь ингээд маш эргээр нөлөөсөн байна. 3-3-ын үр дүн нөлөө одоо ингээд нийт саксон эмэгтэй саксон бөмбөгт нь хүчтэй нөлөөсөн байна гэдгийг бүр хүлээн зөвшөөрсөн. Яг зөв. Манай эмэгтэй тамирчид маань дэлхийн аваргаас медаль авсан тэр мөчийг бид нар одоо хүртэл дурсаж ярьж байна. Одоо бүх Монголын одоо спорт сонирхчдын хувьд бол үнэхээр бүр одоо сэтгэлийг огшоосон ийм сайхан үйл явдал тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээний дуйлан одоо ч мартагдаагүй байна. Та яг тэр медаль авсан тэмцээний үеийн өөрийнхөө ер нь мэдрэмжийг нэг хуваалцаач. Тантай энэ талаар ерөөс ярилцах боломж одоо л олдоогүй байгаа. Тий. Би бол арын албанд ажилласан шүү дээ. Ер нь зохион байгуулж байгаа учраас одоо бас улс орны нэр нүүр. Энэ дэлхийн аваргын тэмцээнийг авах амаргүй байсан. Тэгээд 2022 оны Бэлгд болсон Антверпт болсон дэлхийн аварга дээр хэрвээ хүмүүс санаж байгаа бол яг талбай дээр нь гарч ийн гэрээний тэмцээн авах гар үүссэн. Тэр үед бол би за одоо 3 жил байгаа. Гэхдээ одоо бэлтгэл эхэлж байна гэж. Тэгээд үндсэндээ сэтгэл зүйн хувьд бэлтгэл яг ингээл бэлдээд яг одоо цаг хугацааны туршид 2-3 жилийн хугацаанд бэлтгэл ажил явсан. Тэгэд улс орныхоо нэр нүрийг болж байна. Дээрээс нь одоо бид чаддаг юм аа Монгол одоо гаргаж байгаа амжилттаас гадна энэ нөгөө үзэгчд болон зохион байгуулалт тэр дотоод нэг тэмцээний агуулга байна шүү дээ тийм. Одоо тэмцээний хүлээж авч байгаа одоо орны хувьд тэр агуулгыг нэг мундаг байлгахыг чармаасан. Тийм учраас яг тэмцээний үеэр бол би хөвчлэн одоо тэр олон улсын төлөөлөгч нартай тэгээд ардлын зохион байгуулалтанд маш их детальны жижиг ажлууд их явж байгаа. Одоо манай Premier Sport-д бол бүтэн 2-7 хоног ажилласан учраас мэдчихэж байгаа. Тэгээд тэн дээр ингээд тэр одоо мэдээж алдаа гаргахгүй бүх маань ягт намбаа хийх. Дээрээс нь тэр дотор ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл хангалуун бид нар юуны төлөө яаж байгаа нэг зорилготой сайн ажиллаж байгаа тэр уур амьсгалыг ингээд хадгалж явах айгүй чухал. Тийм учраас их тоглолтуудыг бол яг очиж сууж үзэж чадаагүй. Тэгэхээр ингээд байнга одоо тэр ингээд алхаад орж гараад байна шүү дээ тий. Алхаад орж гараад яваад байна. Гэхдээ бол одоо би энд бас энэ боломжийг ашиглаад нэг юм сүүлийн нэг тэмцээний эхний 2-3 өдөр ингээд
юм жигдрээд тэгээд сүүлийн 3-4 өдөр бол их одоо ингээд хэвэн болсон л доо. Ягаад гэвэл тэмцээн ихсэн ихний 1-2 өдөр нэг ширүүн аадар бороо ороод биднээс түр завсгалсан энэ юм болсон. Одоо дэлб цэвэрлэгээ шалтаа шалмалаа ягаад. Тэгээд нэг 3-4 өдрөөс нь арай нэг жигдэрсэн. Тэгээд тэр үед би нэг бас тамирчтайгаа дасгалжуулагчтайгаа тэр хооронд ажиллаж байгаа юм нэлээ бас хамт анзаарсан. Тэгээд тэр үед бол одоо Стив Сойер дасгалжуулагчийн тамирчтайгаа ажиллаж байгаа байдлыг хараад бол за энэ манай тамирчид ер нь бол боломж аягүй их байгаа юм биш гэж бодсон. Тэгээд манай охтууд ялангуяа бол үнэхээр яг одоо дасгалжуулагчийн хэлсэн юмыг яг хийж исэн байхгүй. Төвлөрч чадсан. Тэгээд надад бүр их сонирхолтой яасан юм. Тэр өглөө тэр Америкийг хожсны дараа Польшийг хожих өмнө нь би манай Польшийг хожсон санагдчихсан шин. Надад тийм хажууд байсан хүн тийм сэтгэл төрөхөөс төвшөнд тэр манайхны сэтгэл зүй бэлдэлт тэр тоглолтондоо бэлдсэн байдал тэр санагдсан шин. Тэг ингээд эхлээд одоо өмнөх тоглолтууд хожсон ч аюу тэр алдаанууд хамаагүй. Тэр сэтгэл зүг бэлдэж байгаа. Тэгээ дараа нь тоглолтын анализ хийж байгаа. Тамирчин болгон дээр нь ярьж байгаа. За нөгөө эсрэг багийн тэр яг энэ дээр ингэдэг тийш ингэ. Тэгээд төгсгөлд нь дахиад сэтгэл зүгээ бэлдээд. Тэгээд нэг цагийн юм дуусчих байгаа байхгүй. Тэгэхэд би хажууд нь ингээд хамт сонсоод ээжсэн хүний хувьд бол би манай хожсон юм шиг санагдаад байна. Тэгээ энэ их итгэл үнэмшил төрөө. Маш их итгэл үнэмшил. Тэгээ тим юутай гарч ирсэн. Тэгээд манай охтуудын тэрийг бол тэнд байсан одоо миний хамгийн мундаг одоо туршлага юм уу да. Experience байлаа. Яг Токиогийн Олимпиад 21 онд явахд бол манай одоо за тулгад дасгалжуулагч за төгс жаргалтай хамт байсан. Тэгээд бас л охтууд маань бол байдгаараа чармаагаад хоцсон. Гэтэ төвшингийн ялгаач их байлаа. Тэр чинь Олимпиад 8 хан баг орж байгаа шүү дээ. 8 хан шүү дээ ерөөс. Тэгээд ороход нэг гайгүй тоглох өдөр байна. Дараа өдөр нь бас яг тэрүүгээр байхгүй. Санааны зургаар биш юм. Тэгтэл бас тэр нилээд их зөрүүтэй байсан учраас сэтгэл зүй бол бас маш чухал байсан ойлгож байна. Тэгээ саяны одоо бахархалтай амжилт бидний монголчуудыг бүр тэр аяар нь одоо ингээд бахархлыг төрүүлсэн, омогшлтыг төрүүлсэн энэ амжилт гаргахад бол тэр сэтгэл зүй маш чухал тамирчдын бие бэлтгэхээс гадна тэр сэтгэл зүй бол маш чухал байсан. Тэрийг бүр хэлмээ санагдтыг. Хүмүүст ч бас яг гэтэл ярьж яасангүй. Тэгээд тэр нэг одоо өдөр бол бас түүхэнд спортын түүхэнд үнэхээр тэмдэглэв штэ. Мундаг тийм амжилт гаргасан юм боллоо штэ. Тэгээ манай тамирчид маань бүгдөө одоо бас тэр ажил хөдөлмөрөө үнэлүүлээ. Гавьяа тамирчид боллоо. Тэгээд хамгийн гол юм маань бол энэ монголчуудыгаа тэр ийм гоё одоо амжилт гаргаж баярлуулж омогшуулж баярлуус тэр бол одоо үгээр хэлэхэд бас хэцүү. Одоо тэрийг бол бүгд мартахгүй байх гэж бодоод байгаа. Тэгээд тэр одоо бүгд телевизийн одоо бичлэг тэр тэмцээний дамжуулалтанд орцсон учраас энэ түүх шүү. Тэгээд тэр бичлэгээд маш сайн хадгалах хэрэгтэй. Тэгээд тэр бүх үзэгч тэгээд дуулаад тий. Тэгээд ямар нэг хүн шиг байна. Тий. Нэгдэн гэдэг чи ийм гоё юм байдаг. Монголчууд өвтэй хүчтэй гэж тий. Бид нэг баг. Үнэхээр нэг баг. Нэг их оронд. Нэг баг. Тэгэхээр одоо ингээд цаашдаа ч гэсэн бид нэр Лос Анжелес Олимпиад бүтэн эрэгтэй эмэгтэй багаараа ормоор байгаа. Тэхийн тулд бид нэг баг л байх хэрэгтэй. Багийн спортыг бол багаар хөгжүүл. Энд бол зөвхөн одоо менежмент удирдлага нэг хэдэн хүн биш шүү дээ. Энэний цаана тэр маш олон талын оролцоо. Бүгдийн тэгжээж энэ чинь багаар ажиллаж багийн спортыг хөгжүүлдэг. Яг гаргаж байгаа амжилтын тамирчид талбай дээр гаргадаг. Бүх хүч хөдөлмөр бүх юм зарцуулах анхаарлаа тавих шаардлагатай. Тэгэхээр энэ про лигээс эхэлж байгаа. Энэ чинь нэг одоо оноо ингээд 12 сарын 1-ээс одоо олимпийн оноо цуглуулах эхэлж байгаа. Олимпиас 2 жилийн өмнөх 12 сарын 1-ээс ингээд бүтэн нэг өдрөл явлаа. Дахиад 2 өдрөл явлаа. Бүтэн 2 өдрлийн туршдах тухайн улсын хамгийн өндөр оноотой 20 тамирчны эрэгтэй 20 эмэгтэй 20 тамирчны тухайн 2 жилийн дотор тоглосон тэмцээнүүдийн хамгийн өндөр 9 оноог авдаг. Тэр хамгийн өндөр 9 оноо нь ямар үед өндөр байх вэ гэхээр хичнээн чаленжер хичнээн үйлдвэр тоглосноор байдаг. Хичнээн супер квест
лайт quest-д орсноос болдог. Тэгэхээр хэр их одоо олон өндөр чансаатай тэмцээнд олон удаа тоглосон байна. Тамирчны 90 ранкын оноо өндөр. Тэгэхээр энэ ранкын оноогоо өндөр байлгахын төлөө тэр тийм тоглолтод орох, тэмцээнүүд орох одоо оролцоо чухал шүү дээ. Тэр нээлттэй байгаа. Тэрэнд нь одоо клубүүд дэмжээрээ, тамирчид өөрсдөө хичээгээрээ холбоо бол одоо бүрэн нөхцөл болцоог нь хангана. Пролиг маш сайхан 2 жил хийх ёстой. Энэ 2 жилийн хугацааны оноо бол дараагийн чаленжерд орох, холбогдох чаленжерд орох тий. Тэнд бол ингээд санхүүдлаас нь бид ингээд зохион байгуулалт бас хийгээд байна шүү дээ. За спонсорууд орж байна. За мэдээж хариуцлагатай байхын тулд пролигд орж байгаа багууд хураамж төлдөг. Тэр хураамжууд буцаал шагнал нь болдог. Тэнд бол одоо цэвэр одоо юу гэдэг нь за мэдээж бол тоглоод амжилт гаргаад тэмцээндээ төрүүлэх юм бол шагнал авах нь зөв ёсны. Хамгийн том шагнал нь мөнгөний шагналаас гадна олон улсын тэмцээнд явах зардлыг даачиж байгаа. Тэгээд ингээхээр энэ пролигийн багууд нь чанарчаад тэмцээний агуулга нь сайжраад чанарчаад тэгээд олон улсад очиж тоглохоор зэрэг одоо илүү амжилт үзүүлэх боломжтой байхгүй. Тэгэхээр ер нь дасгалжуулагч нар их чухал байна. За мэдээж 5-5-ын одоо өөр. Гэхдээ 3-3 дээр манайд бас хайрцангуй одоо нэлээд олон жил ажилласан дасгалжуулагч нар байгаа. Тэгээ энэ дасгалжуулагч нартай төвлөрөөд тэр клубүүд маань 3-3-ийнхаа багуудыг одоо бэлдэх боломжтой тий бэлдээ тэмцээнд пролигд оруулмаар байна. Энийг одоо бид нар уриална гэж бодож байгаа багуудтай ярина. Тамирчид нь тоглох хүсэлтэй байгаа бол тоглоулаач гэж. Тийм ээ. Яг л боломжийн нөгөөч орох олимпиад орох боломж байна шүү дээ. Төвлөгийн тэмцээнд орох боломж шүү дээ. Гадаадын одоо чаленжер тэмцээнүүд явж тоглох дээ гэсэн. Энэ боломж байна. 3-3 бол нээлттэй юм боломж. Зөвхөн бид нар бол одоо бус орнтой харьцуулах юм бол хамгийн олон тэмцээн авдаг орн. Дотоодын пролиг тэмцээн, за quest тэмцээн, супер quest тэмцээнийг удаа. За quest-ийг бол 4-5 удаа хийж байна. За ингээд Challenger 2. Тэгээ World Tour 1 удаа, Women Series 1 удаа. Ийм олон тэмцээн авдаг орн ховор. Энэ тэмцээнүүд маань жил бүр яг одоо хуваарийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Тэгээ одоо ер нь бол манай яг 3-3 усгсыг сонирхдаг үзэгчид маань бол эндгээр тэмцээнүүдийг бүр мэддэг болцсон. Тэгсэн ядуу хүлээгээд байж байгаа багуудынхаа ямар багууд оролцож мэдээллийг маш сайн авч байгаа. Энэ тал дээр бас холбооны хэвлэлийн алба бас маш сайн идэвхтэй байх хэрэгтэй. Бас улам идэвхтэй байх хэрэгтэй. Сайжруулах юм зөндөө байна. Тэгээд бид бол яг цомхон бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тийм нүсэр том аппарат биш. Гэтэ зөндөө сайжруулах юм байна. Сая нэг бахархалтай юм манад болсон Women Series World Tour дэлхийн аварга гэд зураагаад 3 тэмцээн хийлээ шүү дээ 6 сард. Тэгээ яг энэ дэлхийн аваргын үеэр олон улсын одоо 3-3-ын сошиал медиа нь рекорд хийсэн. Тэгсэн. Одоо 253 сая үзэлт гэж. Түүхэнд байхгүй. Дэлхийд спортын төрлүүдээс сошиал медиагаар ирэмб тогтооход хөлбөмбөг нэгт 5-5 сакс 2-т тэгээд 3-т нь теннис 4-т нь байна уу 5-т нь 3-3 болчихсон. Тэр ийм өндөр түвшинд очсон. Маш их спорт байна шүү дээ олон төрлийн. Энэ сошиал медиагийн хандлт бас манай Монголын үзэгчид үнэхээр идэвхтэй байдаг нь бас нөлөөлсөн. Мэдээж Монголд болсон дэлхийн аварга таны сая хэлсэн зураг тэмцээнүүдийн нөлөө бол маш чухал байсан. Хоёул энэ өрөөд яриагаа түр завсарлаа. Бид эргэж ирэхдээ дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний араас ингээд одоо гинжин хэлхээгээр болсон бус үйл явдлуудын талаар би таны бодлыг сонсох хүсэлтэй байна. Үзэгчдээ энэ өрөөд бид түр завсарлаа. Хэсэг хугацааны дараа иргэд уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын спорт таймын салбарыг үндэслэгч Уранган групп. Эргээд тавтан морил үзэгчтэй бид өнөөдөр хаан дугаарт Монголын 3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Лувснашин Эмэрж Оттой ярилцж байгаа. Та бүхэн түрүүн ярилцлага дэлхийн аваргын тэмцээний өр нөлөө, үргэлжлсэн үйл явдлуудын талаар ярилцж байгаа төгсгсөн. Үнэхээр одоо монголчуудыг
сошиал медиад гэлтгүү гудамжинд хөдөө гадаа хаач таарсан хүмүүс энэ тэмцээний дуулан тамирчдын амжилтаар бахарж ярьж илаа. Би тэгээд энэ дээр нэг онцлох юм нь за тамирчид маань амжилт гаргаад багш тасгалж өгч бүх хүний оролцсон амжилттай боллоо. Хамгийн гол нь энд зохион байгуулалтанд ажилласан арын албаны маш олон хүмүүс байсан. Ялангуяа сайн дурын ажилчин хүүхдүүд тэмцээний зохион байгуулалт тэгээд ер нь 2017 онд Азийн аваргыг зохиосноос хойш бид бүх насны дэлхийн аваргыг зохиотсон гэдэг бас нэг өрмөц амжилт байгаа тий түүх байгаа. Энэ бол өөр дэлхийн аль нэг улс хийж чадаагүй энэ зүйлийг Монгол улс маань хийцэн. Үүнийг дагаад бүх оролцож байгаа бүрэлдэхүүнд ажиллаж байгаа монголчууд бид өөрсдөө маш их олон юмд олон улсын стандартад хүрч ажиллана гэдэг нэг суралцж байгаа нь бидэнд үлдэж байгаас хамгийн нэг чухал юм байгаад байна л да. Тэгэл байх. Сая одоо энэ дэлхийн аварга бол хамгийн цар хүрээ одоо оролцогчдын тоо одоо зохион байгуулсан хоногийн хугацаа энэ төрөй бодох юм бол хамгийн том тэмцээн. Тэгээ бид нэр яг одоо талбай дээрх зохион байгуулалт бэлтгэл ажил бол 2 сард эхэлсэн. Тэгээд ингээд бид нар тооцоод нийт оролцсон 250 гаруй хүн яг энэ зохион байгуулалтанд орсон байна. Яг тэмцээний өмнөх хоногуд тэгээд тэмцээний дуусна дахиад дууснаас хойш 2-3 хоног хүртэл тэр талбай засах одоо тэр бэлтгэлийг хангах дараа нь одоо дундуур тэмцээний дундуур маш их ажил явагдаж байгаа шүү дээ. Яг чиглэлээрээ. Тэгээ энэ нарийн зохион байгуулалт шаардлагатай. Нямбай байх хэрэгтэй. Яг дэлгэцэн дээр гарч байгаа үзэгчдэд яаж харагдах вэ? Үзээ сууж байгаа заал орчны зохион байгуулалт ямар байх вэ? Тамирчдад ямар байх вэ? Тэр хэвлэл мэдээллийнхэнд тий олон улсын сэтгүүлчид болон олон улсын телевизүүд ирсэн. Эдний одоо тэр ажиллагааг маш энгийн зохион байгуулалттай явуулах. За тэгээд харуул хамгаалалт аюулгүй байдал. Тэгээ бусад одоо тог цагтаан дэд үтсийн найдвартай байдал. Асар олон байгаа байхгүй юу? Хог талбай, хог могоо цэвэрлэхээс эхлүүлээд ингээд жижиг деталь маш их юм. Тэгээ нэгээд асар олон хүн орж байгаа олон жилийн өдмөр суралцаал явсан. Анх 2017 онд хийсэн хамгийн анхны за тэр fast track гэдэг 17 насны хүүхдийн хөтөлбөр хийсэн. Тэр бол одоо сэрүүнд хийсэн учраас дотор байсан. Зааланд хийсэн. Яг хамгийн анхны мэрэгжлийн чаленжер тэмцээн 6 сард болсон. 17 оны. Тэгэд энд бол одоо бас яг анхны учраас бүх нөхцөлийг хангаж бэлдэх гэж маш их чармааж ирсэн. Тэгээ тэрнээс хойш ингээд суралцаад яваад байгаа. За 17 онд бид анх удаа Аз ТV аваргын тэмцээн хийлээ. Азийн аваргыг 10 сарын одоо 28-9-30-нд хийсэн. 27-8-9-нд хийсэн. Энэ 8 жилийн өмнө шүү дээ одоо. Тийм. Яг энэ тэмцээнд за гаргасан амжилтыг бүгд мэдж байгаа. Биднэрт бол маш их итгэл тэгээ маш их урам зориг өгсөн. Одоо манай Аз ТV аварга болж штэ Монголын баг. Тэр Австрали, Шинзландыг хожиж штэ. Тэ болох юм байж тээ. Болох юм байж тээ. Сакс өндөр хөгжсөн тэр Япон, Хятадыг хожиж штэ. Зохион байгуулалтын хувьд яг анх удаа жишээлбэл instant replay ашигласан. Тэгээд Португалаас одоо Европын хөл өмгийн холбоо UEFA-гийн Champions League энтрийг продюс хийдэг продюсер ирсэн. Тэр үед. Тэгээд анх тэр яаж одоо давталтыг гаргаж байгаа энтрийг үзүүлсэн. Ингээл суралцж байгаа. За телевизийн засалтаас өсвүүлээд за тэр дотор одоо зохион байгуулалтын бус юмнууд гэдэг. Тэгээ эн чинь ингээд тасралтгүй олон жил болгон хийж байгаа суралцах процессын үр дүнд саяны дэлхийн аварга болж байгаа байхгүй. Тэгвэл мэдээж одоо шууд дэлхийн аварга аваад хийдэг орн байхгүй. Эн чинь зөвхөн одоо тэр авж байгаа орны юунаас гадна, хариуцлагаас гадна олон улсын сагсан бол өөрийнх нь нэр хүнд тий амжилттай явуулна гэсэн одоо хариуцлага нь байж байгаа. Тэмцээн уралдааны стандарт гэж стандарт байж байгаа. Тийм учраас бид ингээд агсаар яваад одоо бүх тэмцээнийг хийж чаддаг. Ер нь одоо үлдээгүү. Хийж үзээгүй тэмцээнг боллоо шүү дээ. Одоо тэгвэл цаашдын хөгжлийн төлөвлөгөө зорилтонд орж байгаа ажлууд юу вэ? Та одоо хамгийн сүүлд хэрэгжиж эхлэхээр ярилцсан олон улсын сагсан бөмбөгийн холбоо, 3 сагсан бөмбөгийн холбооноос чиглэлтэй байгаа төслийн хандлаар. Тэгээ одоо олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3-3-ын комисс
16 гишүүнтэй комисс. За би 2 удаа 4 жилээр сонгогддог. 2 удаа сонгогч явж байгаа. За 27 он хүртэл дуусна. Тэгээд энэ хугацаанд жил болгон одоо тухайн жилийн тэмцээнүүдийн ахиц дэвшил дараагийн одоо улирлын анхаарах зүйлүүд өөрчлөлтүүдэд ярилцдаг. Тэр дотор бол одоо дүрмнээс гадна бусад бүх одоо ёс зүйээс хүсүүлээд зарим нэг одоо сайжруулах шаардлагатай шигшээнүүдийн улсуудын орнуудын nationals тэмцээнүүд байна. Мөн одоо мэрэгжлийн тэмцээнүүд байна, эмэгтэйчүүдийн тэмцээнүүдийн хөгжил байна, тамирчдын хөгжлийн тухай ярьж байна. Одоо дараа нь бол карьерийн дараах тамирчны карьерийн дараах хөгжлийн тухай энэ ярьж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрүүд ингээд тасралтгүй одоо хилцээд тэгээд зарим нь бол шийдвэр гаргах төвшөнд боловсруулад мэдээллийг нь одоо өдөртөх зүйл гэж хэлдэг. Тэгээ FIBA-гийн өдөртөх зүйлээр батлуулдаг. За олимпиатай холбоотой юм бол олон улсын олимпийн оргоор батлуулдаг. За ингээд сая бол 9 сард энэ хурал болсон. Жилдээ яг нэг хавар намар болдог. Сая 9 сарын хурлаар бол за манайд бас дэлхийн аваргын үр дүн тайланг ярьсан. Одоо маш их амжилттай болсон. Тэрийг бол бүгд дурдсан байгаа. Энэ бол жишг тогтоочлоо гэдэг. Хэд хэдийн мөр чинь байсан. Анх удаа 7 өдөр болсон. Өмнө нь бол 6 өдөр болдог байсан. За тэгээд мөн одоо анх удаа Women Series буюу мэрэгжлийн одоо эмэгтэйчүүдийн цуврал, дэлхийн цуврал, World Tour их дуулахтай угсраад хийсэн. Тэгэхээр баг одоо хэрвээ бүртгэсэн бол Guinness рекорд واخхгүй юу? 11 хоног тасралтгүй тэмцээн хийсэн гэсэн. Бүр топ зэрэглэлийн 3 тэмцээний хийсэн. За энэ тухай ярьсан. Цаашдаа дараагийн одоо олимпийн циклтэй холбоотой дүрм журмыг ярьсан. Лос Анжелесийн олимпиад 12 баг эрэгтэй эмэгтэй 12 баг орно. За өмнө нь бол 8 л байсан. Өмнөх 2 олимпиад 8 байсан. Одоо 12 болно. 12 багийн тэр эрхийг авах дүрмийг баталсан. За одоо олон улсын олимпийн хорооноос зарлана. FIBA төрүүл зарлдаггүй. Олон улсын олимпийн хороо зарладаг. Яг тэр энэ тэмцээн нөр олон улсын олимпийн хорооны эрхийн тэмцээн хардаг. За ингээд зарлал нь удахгүй зарлах байх. 12 сар гаргаад зарлах байх. Тэгэхээр энд бол манад бүрэн боломжтой байгаа. Тэгээ бид нар бол твдээ 1 номерт явж яхад орчин. Өмнө нь бол тийм боломж бас байгаагүй. Дандаа бус твийн шилдэгүүдтэй Европуудтай эрхийн төлөө тоглож авчихсан. Тэгэхээр энэ байгаа учраас энэ жил илүү боломж одоо бид нарт одоо энэ 26 оны 27 оны 2 үйлрэлт байна. Тийм учраас нөгөө өмнө ярьсан тэр Pro League-ийн ач холбогдол боломж чухал. Тэрэнд оролцох нь аюул чухал болж байна. Тэгээд мөн одоо нэг том сэдв бол энэ хөгжил ус бүс нутгуудын жинхэнэ одоо мэрэгсэн хамгийн өндөр амжилттайгаа орнууд дээр тулгуурласан юм Center of Excellence буюу шилдэг одоо тийм тамирчид багуудыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн. Тэгээд энэ хаб гэж хэлдэг шүү дээ. Одоо хаб бий болох гэдэг юм. Тэгээд бид нар бол энэ талдаа бол Монгол хамгийн түрүүнд байгаа гэдгийг би илэрхийлсэн. Манай одоо М-банк аренагийн яг энэ нэмэлт одоо бүтээн байгуулалт хийж байгаа. Энэ өргөдөл төр бол 3 дотор талд 2, гадна талд 1 ийм 3 зориултын байнгын талбайтай болж байгаа. За тэгээд манай уран гааны хамт олонтой бид нар ингээд хамтарч байгаад яг энэ төслийг хэрэгжүүлнэ. За энд бас буудлал байна. UG нэгэ буудлал байна. Энд фитнес зал одоо бассейн бүх нөхцөл хангагдсан байна. Тэгээд 3-3-ын талбай байна. Гадаа 1, дотор 2. Тэгэхээр энэ дээр ингээд тэмцээн зохион байгуулахаас гадна тэмцээнээс өмнөх 7 хоногт нь гаднаас ирж байгаа багуудыг ялангуяа одоо эх 4 сард болох супер квест дээр бид нар төлгөө бол юм 6 баг гаднаас ирнэ. 6 багийг ураад 7 хоногийн өмнө ирээч гэж. Тэгээд тэмцээнээс өмнөх 5 хоногт нь байрлаад манайхантай хамтарсан бэлтгэл хийгээд тоглолтууд хийгээд тэгээд хагас бүтэн санд тэмцээнд орчоод явна. Ингэх юм бол нөгөө багуудад одоо харилцан тоглолт хийх хөгжих боломжийг бий болгоод байгаа юм. Тэгэхээр Монгол бол одоо бас нэг тэргүүлэгч байр суурьтай байгаад байна шүү дээ. Тэгээ манай багууд дээр тоглох хүсэл ихтэй байгаа. Энэ нь өөрөө FIBA-гаас маш их дэмжлэг хүлээн. Энэ хөтөлбөрийг FIBA дэмжинэ гэсэн. Тодорхой ирж байгаа багуудаас онгоцны зардлын тодорхой талын ч юм уу төлөх ч юм уу иймэрхүү хэлбэрээр дэмжлэг үзүүлэх хөтөлбөр явах юм. Бид нар бол хамгийн ихэнд нь одоо хэрэгжүүлэе гэсэн. Одоо талбай зохион байгуулалт бид нар хийх боломж байна.
тэгээд одоо Азта тэргүүлэгч гэдгийг олон ингээд тамгалах гэдэг нь шүү дээ энэгээр тийм ээ. Center of Excellence буюу одоо хамгийн тэргүүн туршлага судалдаг хүмүүс багууд ирдэг, улсууд ирдэг ийм төв болох гэдэг гэсэн үг. Одоо амжилтын төв тийм ээ. Энэ бүх цогц үйл ажиллагааг бид амжилттай хэрэгжүүлэхэд мэдээж боловсон хүчний оролцоо маш чухал. Бид сүүлийн хэдэн жил бол анзаарж байна. Манай спортын салбарт ажиллаж байгаа хүмүүс бүгд л мэдж байна. Сүм спорт өөрөө хөгжиж тэлэх тусам ард нь ажиллах боловсон хүчний хэрэгцээ шаардлагаар бас нэгэн спортод дагсан бизнесүүд хувийн тренер байдаг юм уу тий одоо хоол зүүж одоо сэтгэл зүүж гээд бүх шаардлагууд маш ихээр гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр бид бол 3 төрөл дээр олон улсын шүүгчтэй бас хэдийнэ бэлдээд эхэлсэн. Одоогор бол олон улсын зэрэгтэй 2 шүүгч байгаа. Тэгэхээр таны сая дурдсан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өшөөл олон бидэрт одоо боловсон хүчин ажиллах хүчин шаардлагатай байна шүү дээ. Тэглэг байх. Тэгэд бид нар бол ер нь одоо за нэг үеийн 20 шилдэг тамирчин байж болно. Гэхдээ тэрнээсээ баг 20 сайн дасгалжуулагчтай байх нь урт хугацаанд илүү байгаа юм. Тэгэхээр магадгүй одоо бид нар дасгалжуулагчдыг яг ер нь бол FIBA олон улсын сагсан холбоо дасгалжуулагчийг бэлдэх хөтөлбөр хийж байгаа. Манайд одоо ингээд эхнээсээ 5 дээр юу хийгээд шүү дээ. Лицензлүүлэх 2-3 шатны тий. Одоо дасгалжуулагч бэлдэх лицензжуулалт хөтөлбөр хийж байгаа. Холбооноос дасгалжуулагчийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн анги бүтэн одоо ангийг биеийн тамирын спортын сургууль дээр анги төгсгөж байна одоо тэтгэлэг өгөөд. Тэгээ энэ ингээ хөтөлбөр чинь дасгалжуулагчаа сайн бэлдэх гээд байгаа. Тэгээд сая бас зарласан 5-5-ын одоо улсын төрийн сургуулиудын дунд аврагын тэмцээн хийж улс даяар. Гол цаад бидний гол бисо бодлого нь болохоор зэрэг дасгалжуулагчдыг одоо тэр аймаг орон нутагт очиж ажиллах, сургалт хийх боломж их. За магадгүй биеийн тамирын багш нар нь сагсан бөмбөгийн дасгалжуулагч анги төгссөн байгаад тэр аймаг орон нутагт ажилласаа. За ингээд дараа дараагийн олон хүүхэд багуудыг авч ирээд тэмцээндээ оруулдаг, амжилт гаргадаг байх. Энэ юу бодоод байгаа юм. Тэгэхээр бол дасгалжуулагчийн чиглэлээр бол ийм хөтөлбөрүүд байна. За бид нарт бол дасгалжуулагчаас гадна шүүгч сая хэллээ. Шүүгч нар их чухал. Одоо манай шүүгч нар англи хэлний мэдлэгийг сайжруулах хэрэгтэй. Би одоо байнга шулуухан хэлдэг. Тодорхой төлбөртэй одоо лиценз авах 3-3-ын сургалтанд очиж суудаг. Шүүлтээ сайн хийгээд идэг. Хэлнэ байхгүй. Мэдээлэл бүрэн гүйцэд авч чадахгүй нэг бас дутагдaltaй тал болно. Уул нь бол их төвөгтэй биш. Хэдэн командны юм байгаа шүү дээ. Тэгээд ойр зүрэл ойлголцоод ойлгоод тэгээд ярих. Тэгээд энийг сайжруулчихвал манай шүүгч нар бол одоо ур чадвар үед нэг сайжраад байгаа дутах юм байхгүй. Бид нар олон одоо англи хэлнийхээ ярианы болон тэр юуг сайжруулах хэрэгтэй. Тэгэх юм бол бас боломж өндөр байна. Тэр энэ бүгд оролцож чинь тэр хоол зөөж, сэтгэл зөөж. Сая бол дасгалжуулагч өөрөө сэтгэл зүйч гэдгийг маш сайн ойлгоорой гэж байгаа. Сая бол тийм үйл явдал болсон учраас манай дэлхийн авраг дээр октод маш амжилт гаргасан. За хоол зүйч ажилласан. Хоол зүйч бол яг одоо маш чухал одоо гол зүйлүүд дээр тамирчдыг шинжилгээ хийгээд дүгнэлт өгөөд хүн болгоны өөрөө онцлог байгаа. Тэрэнд нь оржуулсан хоолныхын саналуудыг өгөөд явчихчих. Ингэж бид нар амжилт. Эх орондоо хийсний нэг давуу тал нь бас бид нар энэ тийм орчноо бүрдүүлж чадсан байхгүй юу? Яг зөв. Бүх оролцогч одоо хэрэгтэй тэр тамирчдын амжилт гаргаж болох бүх нөхцлүүдийн орчныг бүрдүүллээ. Хэрэгцээтэй тэр одоо дасгалжуулагч болон тэр бус юмуд нь хамт байж чадчих. Одоо хоол зүйч нь болон физиотерапевт те сая бол Канадаас бүр мэрэгжлийн физиотерапевт авчирсан шүү дээ. Тэгээ тэр маш хурдан суулж те тоглолтоос тоглолтын хооронд ингэж өндөр ачаалттай тоглож байгаа шүү дээ. Тэгээд одоо манай өөрсдийн одоо терапевт ч гэсэн хамтраад суралцаад явах боломж бүрдэнэ. Тэгэхээр дотоодод тэмцээн хийх ач холбогдол асар өндөр. Тэгээ бид нар энэ ер нь цаашд бол жилд одоо ингээд тогтмол хийж байгаа тэмцээнүүд байна. Дотоодын 6 одоо light quest буюу одоо pro league. За тэгээд 4-5 quest world tour ирэх өгнө, нэгийг өгнө. Super Quest World Tour-ын 2 ирэх өгнө. Super Quest нь 6 дотоодын 6 гадны баг. Энэ 4 сард болно. Хуваар нь тогтцсон. FIBA-гийн календарт орсон. За 6 сарын эх оны 6 сард бол 6 сарын 23-наас 29-ний хооронд мөн 3 тэмцээн дараалаад байгаа. Squatter Challenger, тэгээ Women's Series World Tour дараалаад
6 хоног. За ингээд 9 сарын ихтер сансар чаленжер. Ингээд 2 чаленжер, нэг World Tour, нэг Women Series, нэг Super Quest, 5 Quest, 6 Light одоо Pro League. Ингээд бодохоор чинь ингээд 10 хэдэн тэмцээнээр бүтэн ингээд оролцоод явчих юм бол тамирчдын оноо амжилт нэг удирлын хугацаанд тийм ээ. Энэ хугацаанд тойруулаад бид нар нөгөө тэр баг болгон хэрвээ одоо зөв тооцоолоод ач холбогдлогоо тэр тоглолт болгон дээр анхаарал, бөмбөг оноо болгон дээр анхаарал тэгээд тэр нөхцөлийг бүрдүүлэхэд дасгалж явуулагч юм. Тэгээд бид нар дагаад бас мэдээ шүүлтэн дээрээ маш их одоо анхаардаг. За тэр хоол зүйч тий одоо физио тэр бүгдийн нөхцөлийг бүрдүүлээд анхаарал явах хэрэгтэй. Тэгвэл энэ зүгээр нэг очиод явж ирсэн тоглолчийг очиод тоглодог биш. Маш их анхааралтай байх. Одоо анхаарал тавих хэрэгтэй байгаа юм. Тэгээ энийг бол жил болгон сайжраад байна л да. Ирэх жил бол би шал өөр төвшөнд очих болоо гэж бодож байгаа. Тэгээд энэ клубүүдийг анхаарал тавиасаа гэж хүсэж байгаа. Одоогоос 20 жилийн өмнө анх Sprite 3 сагсан бөмбөгийн төслийг танаа хамт олон хийж эхэлж байхад эзэн нэгэн цагт одоо энэ төрлийн ингэж хөгжөөд ийм болно гэдэг төсөөлөл ер нь байсан бол. Үгүй ер нь одоо анхны бодол бол маш олон хүүхд залуучуудыг хамардаг тэмцээн болоосоо л гэж хүсэж байсан. Тэ. Тэгээд бүх дүүрэг сургуульдоо ингээд тэмцээнд бүтээ байгаад тэгээд нэг аврах шалруулах тэмцээний төв талбай дээрээ хийгээд ингээд тэгэл тийм л ирмэлцэлтэй байсан. Олон хүнийг л хамруулах хийчихсэн. Тэгэд одоо тэр нэг ингээд явсаар хагаад одоо Sprite League ч болж хувирлаа, Sprite хөгжлийн лиг ч боллоо гэдэг. Зогсолтгүй тасралтгүй л явсан л байна шүү дээ, тий. Гэхдээ бол тэр брендинг одоо тэнд зарцуулсан хөрөнгө мөнгө ярих юм бол олон жил тасралтгүй явсны одоо үр дүн байхгүй юу? Тэгээд тэрөө ингэж нэг явжсэн заа гэдээ орхицсан бол ямар ч байх байсан бilé. Тэр үр дүн одоо ингэ тууштай байдал. Бас эхэндээ бол одоо зорилго нь гүйцэд өнөөдрийн түвшинд хүрнэ гэсэн бодол төрөөгөө байсан ч гэсэн аажмаар тэр нь бэхжсээр хагаад өнөөдрийн түвшинд хүрсэн. Одоо ингээ өнөөдөр битүү ярилцж яхад бол Лос Анжелес Олимпиад эрэгтэй эмэгтэй багаараа орчих гэж шүү дээ. Дараа нь дахиад ахин шүү дээ. Тэ? Дахиад тэр одоо Center of Excellence буюу одоо тэр хөгжлийн төв дээр маань бүгд шавдаг байгаас. Тэгээд Олимпиад ер нь алгасахгүй ордог бай. Таньд оролцогч бай. Тий, төв дэлхийн аварга дээр ингэдэг бай. За тэгээ энэ дээр яг нэр 27 оны Аз ТV аваргыг 27 оны 4 сарын 1-ээс 5-ны хооронд Улаанбаатарт ийн. 10 жилийн ой. Бид нар анх 2017 оны 10 сард анх удаа Аз ТV аварга аваад манай эрхтэй баг Аз ТV аварга болсон. Яг 10 жилийн дараа бас одоо бид хавар тий 4 сарын 1-ээс 5-ны хооронд Аз аварга ихтэй зохиох гэж байна тий. FIBA олон улсын холбоо бол энэ дээр бас маш их одоо баяртай байгаа. Өөрөөр хэлбэл за Монголд одоо гэж монголч нь анхдагч шүү дээ. Тэгээд юм Азад анхдагч энэ орон. Тэгээд өөрсдөө амжилттай хөгжиж байгаа. Гайхамшигтай тамирчтай холбоо зохион байгуулалтанд одоо үнэхээр мундаг байна. Мэргэсэн байна. Та нар Аз аварга. Энэ бол яг харахгүй одоо манай сагсан бөмбөгийн холбоо 3 сагсан бөмбөгийн холбооны ажлын бас чухал үр дүн гэж ингэж харж байгаа. Ингээд энэ бүхнийг бид та бүхний одоо багаараа холбоо болон Coca-Cola компани хамт олон дэмжиж өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад зохион байгуулалт хийсэн маш олон уралдаан тэмцээний талаар ингээд ярьж байна. Би харин таны хувь хүн талаас чинь танаас хэдэн асуулт асуух ийм хүсэл төрж байна. Та ер нь өөрөө сагсан бөмбөгийн спорттой хэрхэн яаж холбогдов? Спорт ер нь таны амьдралд ямар байр суурь эзэлж байна? Гэхдээ ер нь би одоо 10 жил сургууль сурч байх үе манай одоо 5 шард өссөн. 5 шарын бол спортч. Одоо сагсан бөмбөгийн зөндөл одоо үеийн сайжуул байгаа тийм. За хөл бөмбөг тоглодог. За октябрийн өрөөнд байх үеийн одоо хөл бөмбөгчд нилээд мундаг хөл бөмбөгчд манай 5 шард байсан. Хоккей бас тоглодог. Тэ өсөн хоккей. Тэгээ ер нь бол тийм спортын одоо орчин төссөн юм да. Тэгээ тэрэндээ их дуртай. Тийм хүүхд байхдаа тийм. Ер нь яг миний би өөрөө тамирчин болоогүй, тамирчин биш.
Гэхдээ бол нэг тийм хүүхд залуучуудын орон учраас за энэ одоо спортыг брэндүүд дэлхийн брэндүүдийг одоо спортод хувь нэмэр оруулж байгааг нь гадаадд яаж явдаг яг тэр жишгээр Монголд явуулж болно гэдэг анхны одоо тэмүүллээр яваад тэг ингээд олон жил яваад байх тусам ингээд хариултууд нь дандаа юм ирээдүй байна гэсэн хариултууд яваад байна шүү дээ. Тэгээ зогсдоггүй цааш үргэлжлэх. Тий. Тэгээ тэр ингээд урам өгөөд яваад байгаа. Тэрэнд л урамшаад явж байгаа. Гөө тууштай байх. Тэгээ тууштай байх байсан. Тэр 24 онд манай эмэгтэй баг маань нөгөө Улаанбаатарын өмнөөс төрүүллээ. Тэгээд өмнөх юг нь харсан чинь баг 20 хэд удаа тэмцээнд ороод 50 тоглолт хийгээд нэг ч хожоогүй. Өмнө серист. За ингээл зард мөн гаргаад яваад идэг очоод тоглоод идэг хождгүй яваад. 3 жил. Үдсчид шүмжлээд байдаг тийм. За Олимпиад орсон. 90 оноогоор орсон. Бас маш олон хүний одоо тэмцээнд орсон онооны тэр 100 тамирчны оноогоор авдаг байсан учраас. Тэгээд орлоо тэгээд 7 тоглолт хийсэн. 8 баг ороод 7 тоглолт хийсэн. 7 хожигдсон. Тэгээ яг ер нь манай тамирч гэсэн өөрөөсөө бодож ирсэн манай одоо гавья тулан маань бол эмоцтой хүн шүү дээ. Тэгээд тэр 24 оны эмэгтэйчүүдийн цувралд өмнөөс төрүүлчихэд дараа нь бүр ингээд уйлаад гэж байна. Захирлаа таныг одоо ингээд биднийг Токио Олимпиад тэгээд 7 хожигдсоос үл гараад ирэхэд ингээд хайчих واخ гэж бодсон гэдэг. Тэгээ чинь юу гэж тэхвдээ. Тэр чинь ингээд хөгжлийн явц. Тэр чинь хожигдчихэж сураад тэндээсээ л одоо дараа нь хождог болно шүү дээ. Тэгэхээр би юу гэжтэй л гэсэн. Тэгээд үнэхээр тэрний үр дүн ингээд нэг юм ихний нэг тэмцээнд төрүүлээд ингээд ахлаараа ингээд тамирч журам аваад үзэгчид тэр нь баясаад омгшоод дээрээс нь одоо зохион байгуулж бид хэд чинь ер нь ингээд амжилт гарч болох юм байна шүү дээ. Нэг хөрөндөө аваад байгааг юм бас нэг давуу талч нэг юм байна. Дээрээс нь одоо гадаад очиж ч гэсэн бас амжилт нь үргэлжлэнэ гэд. Тэгээд дараа нь одоо Аз твээс ингээд хөрөл медаль авлаа. Дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Манай охтууд үнэхээр одоо маш ингээд олон жилийн хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Тэгвэл гинт нэг өдөр гарч ирээд яна спортод юм байхгүй шүү дээ. Тэ. Олон ажлын үр дүн байгаа. Тэгээ энэ тасрахгүй үргэлжлэнэ. Хамгийн гол нь тогтолцоонд байгаад дараагийн залгамж үеийн яваад идэг тэр холбоосууд тэр одоо системийн нэг чухал. Тэр системийн экосистемийг бүрдүүлэх тэр ажил бол одоо бидний гол ажил. Тэгээ тэрэндээ л баярлаад урамшаад л явж байна. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирж бидэнд маш сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашд одоо хэрэгжүүлэх төсөл ажлуудад нь амжилт хүсье. Бидний хамгийн ойрын зорилго бол мэдээж 2028 оны Лос Анжелес Олимп эрэгтэй эмэгтэй бага Алтан савын төрийн талбайгаа мандуулан цэнгэлтэд орж ирэх тэр мөчийг харахыг маш олон монголчууд хүсэн хүлээж догтлож байгаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа танд. За баярлалаа. Тэр мөч байгаа хаа гэж бодож байна. Үнэхээр ихтэй одоо байна. Тэгээд танай хамт олноос баяр хүргэе. Одоо энэ Сагсан бөмбөгийн хөгжилд бол оруулж байгаа хувь нэмрийн нэг том хэсэг бол хүртээмжтэй олонд хүргэх байдал шүү дээ. Тийм учраас Премьер спортын хамт олонны оруулж байгаа хувь нэмэр бас их. Тэгээд манай холбооны зүгээс хувь хүнийхээ зүгээс ч гэсэн бодоход бол тэнд чинь маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа, энд мэрэгшиж байгаа. Тэгээд олон улсын одоо тэр техник, технологи, мэрэгшил бүх юмыг нэвтрүүлж байгаа. Тэгээд түүчээлж байгаа тий. Тэр утгаараа бол Премьер спорт бол үнэхээр одоо тэр үлгэж гэж бодож байна. Спортын одоо зөвхөн Монголд төдөөгүй бүс нутаг одоо твдээ одоо хамгийн тэр үлгэж тийм одоо тэр спортын мэрэгсэн хамт олон гэж бодож байгаа. Тэр төвшөндөө Улаанбаатарт гараа гэж бодож байна. Амжилт хүсье. Танд баярлалаа. Бид чек болно. Баярлалаа танд. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уран Ган Групп